За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Манай Frame Podcast-ийн таны мэдхүн ээлж нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид бүхэн төдийлөн яригадаад байдаггүй. Бид нар торгоны зам, цайны зам гэж ярьдаг ч бас ховны зам гэж 900 гаруй км үргэлжилдэг нэлээд тийм хүндрэлтний түүхэнд чухал аж холбогдол бүхий зам байдгийг ерөөс ярьдаггүй. За тэгээд яг чухам энэхүү зам ямар утга учиртай хаанаас үүд за тэгээд нөгөө талаас хов гэж бас өөрөө яг яадаг эд зүйл болоод бүр худалдааны зам үүсэл ингэж одоо зах зээлд орж ирсэн бэ гэд сонирхолтой асуудлуудын тухай өнөөдөр ярихаар болоод байна. За тэгээд бужуу би одоо олон юм уушаад яг бужуу хасаа шууд эхлүүлэхийг л хүсье. За баярлалаа. Зарим үзэгчтэй сонсогчтой өнөөдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өсгөөдөө бас өнөөдрийн мэндийг хүргье. За бид нэр баг энэ сэдвийн талаар баг энэ бүтэн жил хийсэн баг те. Тэгээд нэг жоохон материал олоод орчуулад л ингээл яваад байсан. Ингээд хувны зам буюу англиар бол amber road гэдэг байгаа тийм. Одоо худалдааны зам байгаа. Тэгэхээр эхлээд хэдүүлээ энэний талаар ярья. Өмнө бид нэр манай Frame Podcast-ыг эхлээд яг удаагүй байхдаа гэрэлтөө ахын офис дээр очиж цайны зам гэдэг дугаар хийжсэнийг байнга сайн санаж байна. Тэн дээр бол Roy Chapman Anderson экспедиц болон цайны замын ач холбогдол нь яг юу байсан? Яагаад цайны зам гэж нэрлэсэн тийм. Тэгэхээр нөө тэн дээр бол цайны зам гэдэг нь бас нэг худалдааны зам. Цайг нөгөө далаагаар тэвлэж болохгүй. Заавал хуурай газаар тэвлэх ёстой. Далаагаар тэвлэх нь бол нөгөө чийг цохоод бас хүний биеийн эрүүл мэндэд бас нэг тийм таатай биш болдог учраас хуурай замаар тэвлэх ёстой. Хуурай зам гэдэг нь ерөнхийдөө Хятадаас тэгэл Европ руу гарна. Тэр зам нь бол Монголоор дайрна. За тэгээд тэнд бол үндсэндээ бол цайны зам гэж байгаа оловч ерөнхийдөө худалдааны зам. Гэхдээ цай бол тэр худалдааны гол одооны хоролдоо валют юм да. Тэгээд тухайн үед одоо бүр 1915 онд энэ тухайн цайны экспортын 60% шууд ингээд Хятадын цайны экспортын бараг 60% ингээд Монголоор дайраад ингээд явж исэн. Тэгээ цаашаа ингээд хяактар гараад ингээд Омск ингээд цаашаа бүр ингээд Лондон хүртэл ингээд явдаг байсан гэсэн нэг ийм зүйлийг бол гэрэлтөө ахтагаа суугаад ярьж исэн. Тэгээд Roy Chapman Anderson экспедиц бас энэтэй холбогдож яригдчихсэн. Ер нь эрх мэнд үзэгчдээ Roy Chapman Anderson тухай бид нар бас хэд хэдийн дугаарууд дээр ярих байгаа. Одоо шинэ олгон орхон домог дээр бас яригддаг. Roy Chapman Anderson бол тэгэхээр энэ сэдв бол яригдаад явна. Тэгээд тэрний дараа тэгээд цайны зам дээр чи ярьсан шүү дээ нөгөө нэг бүхэл хонь одоо нас бий үүсэн хонь худалдаж авах бол 12 юм шахмал одоо блок тийгээд одоо шахмалын цай байдаг шүү дөрвөлж 12-ыг төлж хонь авдаг 144-ийг төлвөл нас бий үүсэн тэмээ авдаг гэдэг юм уу те. Тэгэхээр цайны замын гол тээвэрлэгч мэдээж тэмээ байсан. Тэмээ хэмжин болоо явчихж байгаа. Тэгэхээр ийм зүйлийн тухай ярьсан бол дагаан дэлгэр баттайгаа сууж аваад бид нар торгоны замын тухай ярьсан. Торгоны зам хэрхэн хаана яаж үүссэн, Александр Македонийн Персүүдийн Royal Road байна. Дээрээс нь нөгөө хүннүү гүрний морин цэргийг эсэргүүцхийн тулд одоо хан гүрний зүгээс бол Жансяныг явуулаад Дундад Аз руу явуулаад тэгээд одоо анхны одоо сайн үйлдвэр морь авахын тулд тэгээд ордны өөхөн гэхэлэр одоо шаазын эдлэл торго дурдан тэгээд одоо тансаг үнэртэн ч гэдэг юм уу. Энэ зүйлээс үүдэж ингэж торгоны зам үүссэн гэж ярьсан бол өнөөдөр бид нар хувны зам гэж юу юм бэ гэдэг. Тэр хувны замаа ярихын тулд ихлээр хув гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ тий. Хув гэдэг маань англиар бол amber гэдэг байгаа шүү дээ тий. Оросоор бол янтар гэдэг ах шиг байна тий. Янтарная комната гэдэг л юунууд сонирхолтой юм байдаг шүү дээ. Тэгээ хув гэдэг нь бол жинхэнэ утгаараа бол чулуу ус биш. Харин олон сая жилийн өмнөх модны давирхай одоо цаг хугацааны ирэхээр чулуужж хадуураад үүссэн юм органик гаралтай бодис гэж үздэг. Тэгээ хув нь тодорхой нэг тогтмол нэг химийн томьёо гэхээсээ илүү нийлмэл органик нэг холимог одоо юм нэгдлүүд гэж юу баг ойлгож болно. Тэгээ хув бол органик гаралтай полимерцсэн юм давирхай. Тэгэхээр нүүрс төрөгч дамгаас нийлмэл бүтцтэй олон сая жилийн геологийн процессын үр дүнд л үүсдэг нэг юм одоо модны давирхай маань л олон сая жилийн тэр дараа даралтан доор байгаад хатуураад бий болсон тэр зүйл гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр хувийг бол таних тийм хэд хэдэн энгийн аргууд бол байдаг. За тухайлбал нэг аяг усанд нэг аяг ус гэдэг нь 200-250 г орчим ус байгаа тий. Тэрэнд нэг цайны халбаар нэг 2-3 халбаа давс игээд маш сайн хутгажгаад хуваад хийн. Тэ дотор хуваа хийн. Жинхэнэ хув бол нэвцэл багтай байдаг учраас шууд хөвөө гараад байна. Нөгөө хув бол хуурамч хув бол ерөнхийдөө живдэг, тундаг. Живээ доош орчдөг. Тэгэхээр тэрийг бол хуурамч хув гэж үзэж болно. Итгэлгүй санагдж байвал бас зүү халааж агаад хурандаа хүргэн халуун зүү.
Хүргэх үед бол жинхэнэ хувнаас бол ингээд модны давирхан үнэрч эхэлдэг. Хуурамч хувнаас бол пластик үнэрч эхэлдэг. Хунцар үнэрч эхэлдэг. Энэ маягаар нь ялгаж болно. За ер нь хувн дотор бол ингээд юу гэдэг шорооны хилтерхий ч юм уу шавжны үлдэгдэл гих зүйлүүд байдаг. Хэрвээ манай үзэгчид маань санаж байгаа бол 1993 онд Стивен Спилберг шиг санаад байх юм. Найруулсан Юрийн галын хүрээ Jurassic Park-ийг кинод тэ Юрийн галын цэцэрлэг төрөл ингээд тэрэн дээр нөгөө хув тайг нөгөө санаачлагч ингээд тайган дээрээ бүрэх юм. Тэр чинь хув баггүй. Тэн дотор орсноо шумуулнаас цусыг гаргаж аваад үлэг дахиж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм шавж дотор нь наалтсан, гатсан тийм хув бол нэлээ олдох тохиолдол бас байдаг юм байна. Нэлээд өндөр тийм байл шүү дээ. Тэр нь бас үнд хүрэн те. Ер нь ингээд полимерчсэн нэгдэл их байх тусмаад л тэгээ мэдээж нэг хэмжээ том байх тусмаад бас л үнд хүрэн шүү дээ. Тэгэхээр энгийн нэг шар хув болвол нэг $1-оос 1 грамм нэгээс $20 орчим хэлбэлцдэг. За тунгалаг, цэвэр, ховор тохиолдох өнгөтэй болоод ирэхээр мэдээж 1 грамм нь бол $100-150 болоод өсдөг ийм тохиолдлууд байдаг. За дотроо шавж ямар нэгэн сонирхолтой эд зүйл агуулсан бол $1000 хүрэх тохиолдол бас байдаг гинэ. Тэгээ ерөнхийдөө түгээмэл байдаг их юм бол нэг шар, улбар шар маягийн өнгөх байдаг бол за тэр нь арай хямдхан байдаг гэж байгаа. Түгээмэл байдаг учраас бор за тэгээд хар тийм үү ногоон гэдэг ингээд өнгүүд нь ингээд хувраад эхлэхээр одоо үед ингээд өөр өнгүүд олдохороо эдэн бүр илүү үнэтэй болдог. Ялангуяа тэр хар бор гэдэг нь бол нэлээд өндөр үнэтэйд тооцогддог. За Доминиканы цэнхэр хув гэж байдаг юм байна. Одоо Доминиканг улс гэдэг ч тийм маш үнэтэй. Ер нь хамгийн үнэтэй хув бол тэнд байдаг гэж ер нь тооцогддог. За хамгийн үнэтэй хув бол ногоон өнгөтэй. Амин ногоон ч юм уу гүн ногоон, хар ногоон өнгөтэй хув бол нэлээд ховорт тооцогддог учраас үнэтэй гэж үздэг юм байна. За түрүүн хэлсэн чинь олон сая жилийн тэр технологи модны давирхаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг 99-95% нь бол нэг тийм шар болон улбар шар өнгөтэй гэдэг. Тийм учраас нөө хув өнгөтэй гэж жишээ нь англичууд ярьдаг байхгүй. Amber гэдэг чинь англи хэлнээр бол бүр ингээд өнгө болоод явчихж байгаа. За хятад дээр ч гэсэн тэр шүү дээ хупос гэдэг байгаа. Тэгээ с гэдэг нь янс буюу өнгө гэсэн үг л дээ. Тэгэхээр хупо гэж хятад бол хупо гэдэг юм шиг байна. Тэгээд тэр манай нэг хэлний хув гэдэгтэй үзэж таардаг юм. Тэгтээ чухам хув гэдэг үгийг хятадууд манахаас авсан уу? Эсвэл манайх хятадуудаас авсан уу гэдэг нь маргаантай байгаа тийм. Тэгээ би бол хувьдаа бол хятадаас орж ирсэн үг болов уу гэж би бол өөрөө үзээд байгаа. За хувийг бол янз бүрээр нэрлэнэ. За яг ерөнхий нэр нь бол нарны чулуу гэсэн нэр байдаг. За тэгээ ард түмнүүд бол энэ гайхалтай чулууг бол одоо юуг бол олон янзаар нэрлэж ирсэн. Аполлоны нулимс гэдэг чинь. Аполлоны нулимс гэдэг тийм грек. За электрон гэж нэрлэдэг тийм. Египчүүд бол сакал гэж нэрлэдэг юм байна. Германууд бол Бернштайн гэж нэрлэдэг. За Штайн гэдэг нь чулуу гэсэн үг шиг санагдаад байна. Испанчууд бол амбар, Францууд бол амбре, за Португалчууд бас амбар гэдэг юм билээ. Ер нь амбар гэж арабууд бас амбар гэдэг юм. Ер нь арабаас баг авсан юм биш үү? Тийм. Испани, Португал орч арабуудын мэдл баг айгу олон жилийн байсан шүү дээ. Тэгэхээр тэр дааж орж ирсэн байж магадгүй. Япончууд бол анба гэх мэтчлэнгээр ингэж нэрлэдэг юм байна. За энэ хувны зам гэдэг нь Балтийн тэнгис болон Умар тэнгисийн эргийн орнуудыг өмнө зүг рүү газар дундын тэнгис хүртэл холбосон хэдийд худалдааны замуудыг нэрлэж байгаа. Ер нь бол өмнөд Европыг хойд Европтой холбосон худалдааны зам. За хувийг бас нөгөө нэр нь бол Умардын алт гэж нэрлэдэг. Тэгээд Балтийн тэнгисээс газраар за бүр тодруулбал Днепр, Вистула, Одер зэрэг голоор дамжуулаад Итали, Грек, за хар тэнгисийн эрэг, Сир, Египт рүү тээвэрлэдэг. Ерөнхийдөө ийм замыг бол хувны зам гэж нэрлэдэг. За яг энэ хувны замаар буюу хойд Европоос урагшаага ингээд тээвэрлж байгаа энийг бол ерөнхийдөө энэ замыг бол 1000-1500 жил ашигласан байна гэж үздэг. Одоо энэ 8 авал явсан. Тэгээд зарим төвчний тэмдэглэж байгаа бол хув болвол зарим тохиолдолд алтнаас ч илүү үнд хүрэх ийм тохиолдол бас байсан юм аа гэж. За хувийг бол яг хуу миний олж судалснаар бол анх Сициличүүд Италийн одоо Сицилич нөгөө Япон, Катания гэдэг хотууд байдаг шүү дээ. Тийм амарч байдаг. Газар дундын тэнгисийн худалдааны гол зам шүү дээ. Сициличүүд худалдааны эргэлтэнд оруулаад тэгээд Грек, Испани болон Умард Африк гүйлгэнд оруулдаг гэсэн баг. Германы археологчдын тэр Хенрих Шлейман гэдэг Португалд малтлага хийж байхдаа бол Сицилийн хувийг олсон баг. За энэтэй адилхан төстэй хувь бол Португалд олдж байгаа, Испанид олдж байгаа, Иберийн хойгоос ерөөдөө их олддог, Умард Африкаас бас олддог. Умард Африкийн хувьд бол Зааны ас шиг худалдаанд маш түгээмэл ашиглагддаг. Ер нь бол Иберийн хойг, Сицилийн арал, газар нутгийн тэнгисийн орнуудад худалдааны мөнгөнд тэмдэг маягаар хувийг бол нэлээд ашигладаг гэсэн баг. Харин хүрэл зэвсгийн төгсгөл үед Сицилийн хувийг Балтийн тэнгисийн хуваар сольсон баг.
Яагаад яг солигдсон ба. Яг тэгэхээр нөгөө ховорцсон бэ гэж бас магадгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас бол Балтийн нөлөө, худалдаачдын нөлөө бас нэлээд түгээмэл орж ирсэн болов гэсэн юм таамгийг бол гаргасан гэдэг юм байна л да. Тэгэхээр ямар ч байсан нийтийн тоонлын өмнөх буюу манай эрдний өмнөх 16 дугаар зууны үед хувны хэрэглээ бол ер нь тун түгээмэл болсон байна. За Египтийн фараонууд дээр Тутанхамоны гоёл чимэглэл. За тий Тутанхамон штэ. Тутанхамоны гоёл чимэглэлд Балтийн тэнгисээс гаралтай хуваар хийсэн зүйлүүд болсон байдаг. За Сирийн хааны чимэглэлд бүсний аралтан ч гэсэн Балтийн тэнгисээс гаралтай хув байдаг. Тэгээ хувийг бол Умар тэнгисийн орнуудаас аваад ойрхон дорнодын хаант улсуудад түгээдэг байсан байгаа. Цаашлаад хар тэнгисээр дамжаад эртний торгоны зам бас ингээд явж байгаа шүү дээ тэр чинь тий. Тэгэхээр нэг тиймэрхүү бүр хувны замаар орж ирсэн худалдаа маань ёсороо торгоны замтай нийлээд ингээд явдаг юм байсан юм. Одоо магадлалгаануудыг бол түүхчд бол гаргаж ирээд байгаа. Тэгэхээр нөгөө хэрэг бид нар нөгөө болж исэн дайн, төрөмгийл лидрээ санах юм бол яг л ерөөсөө худалдааны замуудыг ил эзлэх, гол зангилаануудыг эзлэх хэмтлэг тэмцлүүд бол нэлээд ширүүн өрнөж байгаа шүү дээ тийм ээ. Одоо хүртэл өрнөд. Одоо бол бүр ойлгомжтой болсон тийм. За бидний хувны тухай ярьж байгаа бол яалчгүй бас нэг зүйлийн тухай ярих хэрэгтэй. Ромын эзэнт гүрэн гэж байсан. За Ромын эзэнт гүрний үед бол хувны зам болоод маршрутыг нарийн авч үзвэл одоогийн Литв болсон ба тийм. Одоо Балтийн тэнгисийн Тэнгис нөө бүх зам Ром руу хөтлөнө гэдэг шиг. Яаж хийж байгаа Ромын эзэнт гараад ирэх юм те юу ч ирсэн. Энэ худалдааны замд энэ хувны зам дээр бол Ромын эзэнт гүрэн маш чухал үүрэг гүйцэтгэв. Ер нь яг тэр үеийн юу замын судлах бол одоогийн Литв болсон шүү дээ тий. Одоо Балтийн тэнгисийн урд Литв улсын нутгаас буюу Балтийн тэнгисийн эргээс авахуулаад өмнө зүгийг чиглээд Польшийн нутгаар яваад Чех, Словак эдгээр нутгаар дайраад цаашаа явсаад Австри хажуугаар гараад ингээд Итали буюу Венец хүртэл Адриатик тэнгисийг үрдэг байна. За мэдээж одоо 8-ны гол хэрэгсэл бол хув байгаа шүү дээ тий. Зөвхөн хув зарахгүй энд чинь яг хувны зам гэж нэрлэдэг байгаа боловч айгу олон юм явна л да. Энэ боол, зүрхийн бал, амтны одоо ангийн ус тий, ус, шил, алт, зис гэдэг маш олон зүйлийг худалдаг байсан байна л да. Мэдээж энэ замыг хэн хянах вэ гэхээр ромчууд хяндаг. Энэ замыг аюулгүй байлгахын тулд Германы болоод Мордын гэж яриад байгаа. Ромчууд бол варварууд гэж яриад байгаа шүү дээ. Англиар тэр үгний орчуудгаар barbarians болоод байгаа шүү дээ тий. Зэрэлгүүд эднэрийгдээ тулалддаг байсан байна. Тэгээ хувны зам бол зөвхөн одоо худалдааны зам гэж бас шууд ойлгож болохгүй. Яг л торгоны зам болон цайны замтай адилхан энэ бол соёлын солилцоо, эдийн засгийн солилцоо тий арга одоо ноу хау түгээдэг ийм зам байсан байна. Газар нутгийн тэнгисийн соёлыг Балтийн тэнгисийн соёлтой холбодог гол судас нь бол хувны зам байсан байна. Мэдээж замын гол зэгүүдийг худалдааны гол зангилаануудыг эрх мэдэлтэй байлгах, өөрийн нөлөөнд байлгах, ашиг орлого хүртэхийн тулд талууд бол хоорондоо цус асгаруулан тулалддаг байсан. Энэ бол одоо нууц биш. Энэ бол томоохон хэмжээний дайнд ч хүргэдэг байсан байна. За мэдээж үүнийг дагаад бас ашигтай хэлэлцээрүүд бол хийгдэнэ. Ард түмнүүд голдуу бол өөрсдөнд нь байдгүй. Гэхдээ хэрэгтэй зүйлээ л авдаг гэсэн. Бид нар ч гэсэн тийм ч тань хятадтай хэдийгээр нөө дайртай байлдаал ингээд хойд зүгээс нь тоглоод байгаа юм худалдаа хийж гээл үзээд байгаа байхгүй. Хятадаас бол мал авахгүй. Тийм л тий тэгээд нэг хятадаас мал аваад яах өөрсдөнд байгаа юм чи тий. Тэр торго дурдан, тэр будаа, тэр цай, тэр шаазан гэдэг ингээд энд хийж чадахгүй тэнд байдаг нарийн дэнд имийг л авах гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр мэдээж энэ зүйл бол ер нь хүн чинь өөрт байхгүй зүйлэл бусдаас авах юм биш тий. Нарийн нандин зүйлс хоорондоо худалдаж солилцдог байсныг бол археологийн малтлагаас бол олдоод байгаа. Тэгээд яг энэ бол чулуун зэвсгийн үеийн сүүл үе заатай хүрэл зэвсгийн үед бол хувь маш их хэмжээгээр гүйлгэнд орж ирсэн юм бол байгаад байна. За хувь хаанаас яаж үүссэн бэ? Хувь гэдэг зүйл ер нь яаж бий болдгийм бэ гэдэг асуулт гарч ирж штэ тий. Тэгэхээр нэвтрүүлгийнхэнд хэлсэн олон сая жил ингэж одоо цаг хугацааны ирэхээр геологийн процессор ингэж модны давирхаа маань ингэж дагтаршиж нягтраад дугаад чулуудсан. Гэхдээ энэ бол яг чулуу бол биш байна. Органик нэгдэл ийм байгаа. За тэгээд дунджаар бол нэг яг 66 сая жилийн тэртээс бий болох процесс явагдаад 2.6 сая жилийн тэртээ бүрлдэж дууссан гэж ярьж байгаа. За ер нь хувны үүслийг дунджаар биш үү? Нэг одоос хувь бий болоход 16-аас 23 сая жил гэж үздэг юм байна. Зарим газар бол 50 сая жилийн настай гэж авч үздэг. Дэлхийн хамгийн эртний хувь одоогийн байдлаар шүү. Тийм бүр хэдэн зуун жилийн настай юм хувь байгаа. За Америкийн хойд Америк твээс 360 сая жилийн настай хувь болцсон байна. Энэ бол одоогийн байдлаар хамгийн эртний хувь гэж тооцогдож байгаа.
За үүний дараа бол Уралын нургаас олдсон хувнууд буюу одоо Оросын нутаг гэсэн үг шүү дээ, 245-аас 285 сая жилийн тэртээ үүссэн ийм хувнууд байна. Ер нь Оросын нутгаас хувь их олддог. Яг ийм умардын юу яригдаад байгаа хойд Америк, газруудын тэнгис, хойд Европ буюу Балтийн орнууд, тэгээд Орос, Урал гэдэг ингээд яг нэг ийм умардын бүсийн юмуд яригдаад байгаа. Миний уншсан судалгаагаар энэ дээрээс үндэслээд 45-аас 50 сая жилийн өмнөх цаг уурын нөхцөл байдлыг таамаглах боломжтой юм байна гэдэг. Яагаад гэвэл энэ хавь өмнө чигчиглэг мод ихтэй нэг тийм гоё тропикийн газар байсан болохоор их хэмжээний экватор шиг, одооны экватор шиг маш их юутай байсан байна. Тиймээс яг 40 эдээс 50 сая жилийн өмнө бол энэ газар их дулаахан байсан байна буюу дэлхийн цаг уурын өөрчлөлтийг энэ ховны олдвороос бас мэдэж болно. Таамаглаж бас болох юм гэж үзэх юм тийм. Оросын нутгаас за 145 сая жилийн тэртээ хувьч бас олдож исэн. Харин Балтийн тэнгисийн хувь буюу яг одоо бүр тодруулж байгаа бол Эстон, Швед, Финлянд энэ тэрээс олддог. Тэр Самбигийн хойг гэж байгаа шүү дээ. Яг одоо үндсээ олддог гэсэн. Тэрээс олдсон худалдаан дөрвөн хэрэглэгдэх хувнууд нэг 16-аас 25 сая жилийн настай буюу харьцангуй залуу хувь гэж үздэг. Дөнгөж хувь болвоогүй гэл. Тий. Эртний грекчүүд бол хувийг ихэд дээдэлдэг. Тухайлбал бол хуваар хийсэн зүйлтийг бол нөгөө Одиссей дээр хардаг байх шүү. Пенелопад юу гэдэг шүү дээ. Одиссей бэлгэлдэг. Яг зөв. Хуваар хийсэн зүйлт бэлгэлдэг шүү дээ. За энийг нь бас Хераклийн чулуу. Херакл гэдэг нь бол Геркулесийг хэлээд байгаа шүү. Геркулес. Хераклийн чулууч гэж нэрлэдэг. Хувтай холбоотой маш олон сонирхолтой домгууд бол байдаг. За энэ дээр нэг ийм домог байна. Энэ бол Грекийн домог л доо. Эрт цагийн нарны нөгөө Хелиос гэдэг нарны бурхан байдаг шүү дээ. Одоо Хелиос гэж авиа компани байдаг гэсэн санаад байна. Грект нислэгийн агаарын тээврийн Хелиосын хүү Фаэтон гэж унших уу. Тэрийг одоо Фаэтон гэж хэлсэн. Фатон. За Фатоны хувьд ингэсэн байна. Аавда хэлэхгүйгээр морин chariot гэдэг чинь морин тэрэг юм да. Морин тэргийг унаад мань хүн цутахгүй яг сахилахгүй бид нэр ээж авах машин шиг нууцаар ундаг шүү дээ. Тэр л бас. Тэгээд хилгүүр унаад нөгөө жолоодлого алдаад барьж чадахгүй байсаар дэлхий дээр унсан гэдэг юм байна. Унаад сүрээд тэгээ Фатоны хувьд бол тэндээ ингээд нас барсан. За тэгэнгუут нь энэ сүүлэнд гэдэг айгүй том сүүлэл байсан гэж ярьлаа. Төмөр тавцсан гэж ярьдаг. Тэгээ Фатоныг бол эндсний дараа ээж нь Клименей юу лөө. Ээж нь бол мод болж хувираад улмаар хүүгийг хараас уйлан гашуудах болсон. Тэр яг мод болж хувираад моднош ингээд авирхаа ингээд унж байгаа шүү дээ. Тэрийг бол одоо Клименейгийн нулимс одоо Фатоны араас ээжийнх нь гашуудсан ийм нулимс гэж үздэг юм байна л да. Тийм учраас одоо бурхтын нулимс гэж гараад байгаа. Зевсийн нулимс ч үлээ тэгжээс гараад байгаа тийм. Тэгэхээр өнөөгийн бидний мэдэх хувь бол ингэж үүссэн юм а гэдэг ийм нэг грекэд нэг домог байна. Бас чи домог судалдаг хүн хэлэхэд энэ дээр яг хөө энэ домгийн арай өөр хөлбөр. Энийг нь Овид бичсэн байдаг л та. Овидийн домог. Яг зөв би хэн бичсэн санахгүй. Манараад байсан чи Овид шүү дээ тий. Энэ дээр яасан бэ гэхээр Фатон аавынхаа морин тэргийг хэлгүүгээр авч унж байгаа шүү дээ. Фатон өөрөө бас ихчтэй байхгүй юу? Хэлээд ихчтэй. Тэгээ ихч нар нь хамаг юм зэхэж бэлдэж өгөөд нууцаар явуулсан гэдэг. Тэгээд мань хүн сайхан аавынх нь морин өөрөө нөгөө нарны бурхан гэдэг утгаараа юм дилэн гал. Тэр тийм утгаараа осолавар болгонгод хормоо ирсэн. Тэр чигээр нь одоо шатаах тийм өвцтэй юм уу. Тэгээд ертөнцийг тэгээ шатаах үед нь бол ихч нарыг нь дүүгээ буруу замаар явуулсан гэж шийтгээд ихч нарын гашуудлын нулимс энэ юу болж хувирсан гэдэг тэгдэг. Одоо нэгсэндээ хувь болж авирхаагаар давж хувь болж зөв. Грекийн домогт бас Аполлоны нулимсыг хувь илэрхийлдэг гэсэн ийм зүйл байд юм байна. За хувийг бас амь сахидаг, эрүүл мэндэд сайн гэсэн үзэл бол ганцхан Грект ч биш. Ерөн газруудын тэнгисийн орнуудад нэлээд түгээмэлийн үзэгдэл бол байд юм байна. Тэр Овидийн хувны домгийн талаар бас тэмдэглэл үлдээсэн байдаг. Балтийн тэнгисийн иргэн тойронд амьдардаг ард түмнүүд ч гэсэн бас хувны талаар маш сонирхолтой домгуудыг ярьдсан байлээ. Жишээ нь тэр ингэж байгаа яг ийм домог байна. Балтийн тэнгисийн эзэн нь болохоор нэг эмгтэй бурхан байна. Жюрит гэдэг нэртэй бурхан. Одоо Балтийн тэнгисийн эзэн. Тэнгууд аянгын бурхан гэдэг өөр бурхан байна. Тэр бол ингээд одоо тэр Балтийн тэнгистэй гүнжийн төс аав нөхгүй. Гэтэл тэр Жюрит гэх дагн одоо бурхан Балтийн тэнгисийн эзэн Корстидис гэдэг нэртэй одоо загасчин энгийн хүнд дурлалт юм байна. Тэнгууд энийг мэдсэн аав нь маш их одоо хилэгнэж улмаар бол Корстидис буюу тэр загасчин залуу далаар гарахт нь алаад тэгээд одоо нэг юм юунд хорьсон юм байна л да. Одоо энэ Балтийн тэнгист нь тэр Жюритийг хорьсон юм байна. Тэр Жюритийн
ой гашуу маш их байсан учраас далайн ус тэсгээ болоод түүний нулимсыг бол ингээд хув болгох замаар ингэж далайн ирэг дээр гаргаж ирсэн гэсэн ийм домог бас яригдсан байт юм билээ. Тэгэхээр Балтийн тэнгисийн ирэг давахын улсууд бас хувийн талаар ийм хувны талаар нэг ийм сонирхолтой юм домогуд бас байт юм байна. Хувны талаар бас ярьсан тэмдэглэсэн улсууд бол мэдээж нийтийн тавлын 10 дугаар зуунд амьдарч одоо оршин тогтнож байсан ассирчууд гэж байгаа шүү дээ. Хоёр мөрний ассирчууд бол тэмдэглүүлсэн байт юм байна. За тэр тэмдэглэлд нь болохоор умардын нэгэн тэнгист хув их байдаг талаар хэлсэн баг. За энэ бол Балтийн тэнгисийг л тухайн үед бас ярьж исэн болов. За Аристотель бас өөрийн нөгөө юу вэ? Байгалийн тухай. Тий. Тэрэн дээр Аристотель өөрийн нөгөө бүтээлд бас хувийг бол модны хатуурсан нулимс гэж бас тэмдэглэж исэн юм байна. Тэгээд янз бүрийн хорхоо шавж хувны дотор гатсан байдалтай олддог учраас Аристотель бол тэгж нэрлсэн байт юм байна л да. Аристотелийн энэ нэршил ямар сонирхолтой. Ягаад гэвэл Аристотель ингээ хүн амьд биесийг хэд хэд эхлэлтэй гэж авч үздэг байхгүй. Одоо жишээлбэл мод, чулуу, газар, шороо, энэ хатуу органик бус эд материалууд байна шүү дээ. Эднэрийг болохоор юу гэж авч үздэг? Ганцхан эхлэлтэй. Тэр нь зүгээр оршиж байгаа. Урамгал амтан альбаник зүйлсийг бол хоёр эхлэлтэй гэж байгаа. Нэг нь болонгууд зүгээр орших, хоёр дахь нь болонгууд өсөж дэвчих. Тийм учраас урамгал нэг үргэлж ингээд ургаж идэг дэше явж байна. Хүн болоод эхлэнгүүт 3 хэмжээст амтан гэж авч үзэж байгаа хгүй. Хүнийг яадаг вэ гэхээр нэгдүгээрт оршиж байгаа, хоёрдугаарт төсдөг, гуравдугаарт хүн сүнстэй гэж авч үздэг. Тэгээ энэ сүнснийхээ хүрээнд хүн бол логостой буюу оюун санаатай төрсөн гэж ирдэг. Гэтэ нэг сонирхолт нь модыг энэ хүн бол автоматар шууд хоёрхан эхлэлтэй гэж авч үзэж болохоор шүү дээ. Тэгсэн хэрнээ энэ зүйлд нулимс гэдэг юм өсөгдсөн ба шүү дээ. Буюу логосын шин чанарыг бас нэрэнд нь өгсөн байна. Тэгэхээр бас энэ хов гэдэг зүйлийн ач холбогдлыг Аристотель хэрхэн нэр өгснөөс нь бас нэг жоохон анзаарч болохоор тийм. За Аристотель тэгж тэмдэглэдэг бол Хиппократ гэдэг чинь грекийн Хиппокрит. Тэр хүн болохоор Хиппократ 9 сарын ангаах хувьд тангар өгдөг ямар тангарах гэдэг үлээ. За би тэрийг үлээдэггүй. За нэг Хиппократ гэсэн чинь нэр тэр санаанд ороо явчлаа. За ямар ч байсан хувийг бол галзуурлаас хамгаалдаг гэж үздэг юм байна. Харин Калистратосын хувьд бол хувийг нунтаглаж зөгийн балтай хольж уул чих хоолой нүд хамранд их сайн гэж үздэг. За мөн хувийг нунтаглаж устай хольж уул гидсний өвдөлтийг намдаан гэж үздэг байсан ба. За Ромын эмэгтэйчүүд бол хувийг зөвхөн гоё гэхээсээ илүү одоо ингээс зүүдэг байсан бол хоолой өвдөхөөс хамгаалдаг гэж итгэдэг байсан ба. Тэгээ Балтийн тэнгисийн орнуудад голдуу одоо энэ хувь бол за Швед, Финлянд, Дан ч тэргээрс их харалтай юм байна шүү дээ. Дан, Финлянд, Швед, Эстон, Литв гэдэг нутгаас их олддог. Далайн гүнээс бас олдох тохиолдол байдаг. Заримдаа бол усаар хуваагдаж усны урсгалаар далайн хэрэг дээр гарч ирсэн байх тохиолдол бас байдаг юм байна. Хувийг бол гоёл чимэглэлд за зүйлт, бөгж, бугуйч болгож ашигладаг. Тэрч бүйл үсний дараалал болгож ашиглаж болдог. Хувийг бас ид шидийн, увдстай, дайнд явбал амьд үлддэг, хамгаалдаг гэж итгэдэг байсан ба. Тийм учраас бол хувийг бол ард түмнүүд янз бүрийн зан үйлд ашигладаг байсан ба. За эртний литвчүүд бол хувийг бол нөгөө муу ёрын сүнснээс хамгаалдаг гэж үздэг байсан учраас оршуулгын зан үйл маш их ашигладаг. Хувтай хамт оршуулдаг ч юм уу те. Шатаахта хувтай хамт шатаадаг ч гэдэг юм уу. Тийм үзэгдлүүд бол байсан юм байна. За археологийн баримтууд бол яг оршуулганд ашигласан гэсэн археологийн баримтлууд бол Оросын нутгаас. Орос яг тэр нөгөө Балтийн тэнгисийн дээр яваас. Тэгээд Литв, Эстон, Швед, Финляндаас тэж бүр Египтээс хүртэл олддог. Египтэд олдсон нь ингэж байгаа Балтийн тэнгисийн орнуудаас ирсэн байх магадлал өндөртэй гэж байгаа. Тэр ховнууд нь гэхдээ эцсийн байдлаар баталсан судалгаа бол одоогийн байдлаар хараахан гараагүй байгаа. Даанд бол 4100 эрх бүхий 9 кг жинтэй ийм хийсэн ийм зүйлт болсон баг. Хуваар хийсэн зүйлт болсон баг. Тэр нэг юм бийз гэдэг байгаа. Тэр нь одоо манайхаар баг нэг юм эрх шиг юм байгаа байхгүй. Тэгээд хувийг бол шар бааранд тусгайлан хадгалдаг байсан. Хувийг бас андын тангараг өргөхөд ашигладаг, солилцдог байсан ийм зүйл гэж байгаа. Тэгээд хувийг бол яг чулуун зэвсгийн үеийн болчнуудаас илүү олддог. Хүрэл зэвсгийн үед бол болчнуудаас харьцангуй арай нэг жоохон бага болдог гэдэг. Энэ нь бол яг эд шалтгаантай гэж байгаа. Хүрэл зэвсгийн үед бол хүмүүсийг оршуулгахдаа шатаад чандралх үзэгдэл түгээмэл болсон учраас хувь бас шатдаг учраас цогцыг шатах үед хамт шатдаг байсан байж болох юм аа гэж байгаа. Тэгээд Скандинаваас гаралтай байж бол хувь нь Европын бараг бүх хэсгээс олдож байгаа. Явандаа алтны үнцэн нэмэгдэж хувийг шахсан байж болох ч гэсэн хувь бол тодорхой хэмжээнд бас өөрийнхөө үнийг бариад исэн байна. За хүрэл зэвсгийн үед бол яг хувийг бол бас ашигладаг байсан.
Одоо хувны замаас одоо худалдаанаас ерөнхийдөө яг хувны замаар явах худалдаанаас нэлээд хамааралтай болсон юм хот тоснууд бас байгаа даа юм л да. Зарим тохиолдолд бол хувь тэгээд үнэн өсөөд явцдаг байсан. Мөнгнөөс жилүүд авах, алтнаас жилүүд авах тохиолдол байсан гэж байгаа. Ихтэй нөгөө финикчүүд гэдэг шүү дээ, газар нутгийн тэнгисийн одоо юу штэ худалдаа хийдэг. Одиссийн Тий. газар нутгийн тэрээ винхтүүдийг финикчүүд чинь худалдаа хийдгэрийг алдартай шүү дээ. Чадварлаг худалдаач, чадварлаг даалгаач байсан. далайн нэрэмчд байсан. Хамгийн алсны тал нөгөө эдгээр чинь нөгөө хөлсний бас нөхдүүд нэлээд байдаг гэсэн шүү. Хөлсний цэргүүд, тийм хөлсний цэргүүд ихтэй. Тэгээд хувийг ашиглах тохиолдол нэлээд байсан. За тэгээд энэ нөхдүүд бол одоо хувийг хаанаас олдгоос хэдэн жилдээ маш сайн нуусан гэж байна. Зөвхөн өөрсдөө л мэдэн тэр замыг. Тэгээд яхаа энэ нөө нэг өрсөлдөгчдөөс болгоомжилсан магадгүй зах зээлийн дүрмээр зах зээлийнхаа дүрмээр тэгээд финикүүдийн дунд юм домог их байдаг нэг далаанд янз бүрийн мангас байдаг домгийг ярьж айлуулах тэр хув байдаг газар нөхдүүдийг явуулахгүй байх арга хэмжээ нэлээд авдаг байсан юм шиг байна. Тийшээ битгий яваад тийш очивол үхэн шүү чи юм юутай ч гэдэг юм уу те. Гурван толгойтой сервер чамаагүй л хийж байгаа битгий очигддаг ч юм уу тэгдэг. Цаг хугацаа өнгөрөх хэрэг мэдээж худалдаа болон нарийнсан ойлгомжтой. Ингээд умард Европын улс орнууд бол хөдөө аж ахуй салбар хөгжиж за дээрээс нь бас боолын 8% одоо хөгжснөөр хувны замаар бол боол худалдаалж гисэн баг. За дайны үед олзлогдсон хүмүүсийг бол боол болгодог. За мэдээж тэрнээс гадна бол байлдааны үед олзлогдсон хүмүүсийг боол болохоос гадна шууд худалддаг юм байна л да шууд зарчдаг юм байна. За хүн тэр олзлогдсон хүмүүсийг бол арьс ус за арьс ус одоо ангийн ус гэсэн үг л дээ ангийн ус хув алтаар арилждаг байсан баг. За тэр мессеничүүд бол 500 тонн ачаа аж хөлөг бүтээсэн худалдааг тэтгэхэд тийм болсон. За энэ хөлөг онгоцууд газар нутгийн тэнгис дагуу худалдаа хийж хувийг Сир, Египт хүртэл зөөдөг гэсэн баг. Хувь халуунд халахдаа маш таатай үнэртэй болдог учраас нарны чулуу, эд шидийн чулуу гэх мэтээр нэрлэдэг байсан баг. За Египтчүүдийн хувьд бол хувийг нөгөө ариусгахтаа хэрэгэлдэг юм байна л да. Манайхаар баг арцгуулж байгаатай адилхан болоо да. Би тэгж л ойлгосон. Хүүхдүүдийг эрүүл байлгахын тулд хувийг халааж аваад армнаалдаг байсан баг. Мессеничүүд бол энэ чулууг бурхны дүрмээс гэж дууддаг. Ер нь газар нутгийн тэнгисийн худалдаа хөлөг онгоц одоо ашиглаад усан замаар тээвэрлэх маягаар ер нь газар нутгийн тэнгистэй бол усаар явчихж байгаа. Хойноос эрэхтэй хуурай замаар ярьж байгаа. Гэхдээ хуурай замаар гэдэг нь хуурайгаар ч гэж болно гол мөрнүүд одоо Элба байна, Дунай байна, Вистула байна. Тэгээ энэ гол мөрнүүд дамжиж бас орж ирдэг юм шиг байна. Ингээд Балтийн тэнгисээс одоо юу яг хөө тэгээд хувны замыг харахаар нэг юм зам биш байгаа даа. Ингээд олон салаан зам байгаа байхгүй. Гол мөрнүүдийг дагаад ингээд явсан хэд тийм салаа зам ингээд умард Европоос өмнөд Европод чиглэлд явсан байна. За тэгээд тэр салаа эцэст нь хаана очдог вэ? Нэг бол Италид очиж дуусдаг, нэг бол Грект очиж дуусдаг. Ийм л хоёр газар очиж дуусаад яадаг байна. Тэгээд тэндээсээ хөлөг онгоцонд ачигдаад одоо умард Африк хүмүүс Сирил ч юм уу Египт ч юм уу явдаг байсан байна л да. За мэдээж нөх хөлөг онгоцын даацыг сайжруулах тал дээр нэлээд ажилласан байгаа. Худалдаа хийж байгаа хүмүүст мэдээж энэ илүү ашигтай. За цэргийн хүмүүс мэдээж энд явна. Тэс нөх худалдаачтай ч хамгаалахгүй болохгүй шүү дээ. Тоноо дээр ингээд баларна шүү дээ тий. Тэгэхээр цэргүүд бол ийм байдлаар худалдаа одоо хувны замын худалдаанд оролцдог. Газар дундын тэнгисийн эрэг дагуу маш сайн чанарын төмөр гаргаж аваад одоо тэр Сир мэрийн тэр Дамаскийн элд мэлдэж одоо ган ман гэдэг одоо гайхамшигтай юм байт юм билээ шүү дээ. Маш сайн төмөр гаргаж авч зэвсэг хийх болсныг бол Скандинавынхан хувны замаараа дамжуулж одоо викингчүүд юм Скандинав умардын ард түмэнд мэдэж аваад тэгээ хуваараа сольж тэр одоо мундаг элтнүүдийг ганг бол олж авдаг байсан баг. Тэгээд сайн чанарын сэлэм хийдэг болсон баг. За иймэрхүү сэлэм бол Даны нутгаас, Шведийн нутгаас ихэвчлэн викингүүдийн булшнаас олддог гэж байгаа. Газар нутгийн тэнгисийн эрэг дагуух хэсгүүдэд бас нэг зүйл тархсан нь бол мэдээж нөгөө улс төрийн үзэл санаанууд бас нэг дагаад явжлаа юм л да. Ром эзэнт гүрний үед бол хувны зам бол ромчуудын орлогын их үүсвэр байсан. За нөгөө хятадууд торгоны замын талаар маш их тэмдэглэж үлдээсэн байдаг. Цайны замын талаар маш их тэмдэглэж үлдээсэн байдагтай адилхан ромчууд бол хувны замын талаар аягүй тодорхой тэмдэглэлүүдийг бас бичиж үлдээсэн байдаг юм байна. Тэр нь хойч үеийн биднэрт бол мэдээж хэрэг түүхэн их сурвалж болоод үлдэнэ. Ромчууд бол хувийг ид шидтэй ер бусын чулуу гэж үздэг. Тийм учраас эмчилгээнд сэтгэл заслалт бас ашигладаг байсан юм байна. За бяцлаад зөвгийн балтай холиод ургамлын тостой холж арьсандаа түрхдэг. Энэ нь бол шархыг эмчилдэг гэж байгаа. Тэгээ шөрмөс татхад булчин хадуурахад сайн гэж үздэг гэсэн. Бальзам бэлддэг. Энэ бальзам буюу одооныхоор түрхлэг юм за тийм ээ. За энэ шархыг одоо эмчлэх тийм одоо юу гэж үздэг. За мөн ходоод гидсэн сайн астма хоолоо өвдөхөд тустай гэж үздэг байсан баг. Тиймээс хувийг их хэмжээгээр хурааж эмчилгээний журмаар хэрэгэлдэг байсан баг ромчууд. За хувийг ашиглаж зүйлд буугавч хийгээд гоёл чимгэлтэй хэрэгэлдэг байсан.
За Ромын нутагт илэрсэн хамгийн том цул хувь гэж байгаа. Цул хувь бол 13 фунт гэдэг нь бараг 6 орчим килограмм. Жинтэй. За энэ бол Ромын хаан, тухайн үеийн хаан Квинтусын булчнаас олдсон. За энэ хувийг үнэлсэн чинь 31 мянган евро болж таарч ирсэн байна. 320 сая төгрөг. Тий. Тэгээд энэ бол ерөнхийдөө яг тэрний юм хэмжээг нэг гаргацсан байсан 26 см урт өргөн тэдний сантиметр өндөр гэх. Диаметр нь 26 см. Тэр юу гэсэн биш үү? Тийм баха нэг ямар ч нэг хэмжээний ус гаргацсан. Өргөн 15 см. Биш 10 см. Өндөр нь 15 см. Өргөн нь 26 ч үл ингээд нөгөө хэмжээ зузаан ч үлээ тий. Тэгээд хувийг хадгалахад авч явахад илүү амар байд юм байна. Юу н хадгалахад чамар авч явахад чамар дээрээс нь үн хөрөх учраас яаж ч удсан худалдаанд бол ашигтай болж таарад байгаа тий. За ромчууд тухайн үед мэдээж нөгөө худалдааны хоолыг ч боолоод шүү дээ тий. За тэгэхээр боолууд бол нас, хүйс, арсны өнгө одоо тэрнээс хамаарат мэдээж үн нь өөр байсан ойлгомжтой боловч хувны замын худалдааг бол ромчууд хянаж яг тэр үед бол үн гаргасан байдаг. За нөгөө боологч нөгөө яг ямар зорилтоор ашиглаж байгаа гэдэг нэг чухал юм байна шүү дээ. Тэгжиж нөгөө үнэнд ингэж савладаг. Яг тухайн үед яг хувны зам эд бужигнаад ромчууд эд нөгөө хувны замыг хянаж явах үед бол 20 настай би билдер сайтай эрэгтэй боол бол одооны ханшаар бол 7700 евро хүрч ирсэн байна. Одооны ханшаар шүү дээ тий. За 20 настай эмэгтэй бол эрэгтэйгээс 10 дахин илүү үнэтэй гэсэн гэж байна. Эмэгтэй бол. Тэгээ яг нөгөө ажил хийх юм уу? Таашаа тий одоо нөгөө биологийн хэрэгцээнд ашиглаж байгаа юм уу? Би одоо юу гэдгийг ингээд зорилгоос хамаарат боолууд ч үнэ гэдэг янз бүр хийцтэй юм. Бүсгүй нөө сайхан байх тусмал үнэтэй болж яг тийм байх. Тэгээ тооцоон зүйл ромчуудын хувьд бол хувийг хуурай газараар тээвэрлэх ашигтай гэж үзсэн. Яг л нөгөө тэнгисээр явахаар чинь тойрно. Тэгэхээр ч нөгөө цаг хугацаа алдна. Тэрийг дагаад нөгөө зардал нэмэгдэн, үн нэмэгдэх учраас яг хуурай газараар хойноос урагшаа тээвэрлэх нь илүү ашигтай цаг хэмнэ гэж үзсэн байгаа юм л да. Тэгэхээр хувийг ашиглан тийм одоо ромчууд бол зоос хийж биемдээ бэлгэлдэг нэг тийм ёс байсан байна. Тийм зооснууд ч гэсэн одоо археологийн матлахаар нэлээ одоо олдоод байгаа. Сайн чанарын хуваар хийсэн зоос бол нэг тийм маш сайн одоо хийсэн дэлдсэн зоос гэх юм одоо хуваар хийсэн зоос бол нэг залуу боолын үнд хүрдэг гэсэн гэж байгаа. Одоо тэгэхээр бас хөр хүмтэй байх гэдэг тийм. Одоо хувийг хамгаалдаг тусгай баг цэргүүд гэж байсан байна. За ер нь тэр Ромын хаан тэр Неро болов. Тэр Нерогийн үед бол хувны замын худалдаа хамгийн оргил үедээ өрсөн гэж төвчд үздэг юм байна. Энэ үед бол нисчин боолгууд буюу гладиаторуудын бугуунаас хув зүүж чимэглэх тохиолдол хүртэл байсан гэж байгаа байхгүй. Неро ч хамгийн балан хаан шүү дээ. Мэдрэлийн хүчтэй байлаа. Тийм мэдрэлийн хүчтэй. Өөрийгөө Вергилийн Энеидийн гол дүр гэж боддог. Ромыг үхэхээ өмнө галдан шатаасан. Тэр чигээр нь төмөрцөн. Иргэдээ шүн гарч нууцаар зодддог. Тэгснэ цог. Тэрсээ тэр Нерогийн хажууд байгаа хүмүүс мөнхийн юм айцтай байсан. Бэмбэнэлттэй. Хизээ юу ямар өвчин хөдөлж яах бол гэдэг тийм айцтай байсан гэдэг юм байлээ. Тий. Тэгээ явж байгаад юу яасан битгч. Зүгээр явж байсан одоо христний шашинтай хүмүүсийг барьж авангуудаа модонд зоогод амьд гэрлийн дэнлүү болгож өндөө ашигладаг байсан гэдэг. Тийм юм байдаг те. Тэгээд эрцгийн хаан гэж бод. Хувьд хүлэг баатар гэдэг ойлголт яг энэ үеэс гарч ирсэн гинэ. Тэгээд хувийг хамгаалдаг тусгай баг цэргүүдийг бол Неро хаан бас бэлддэг байсан. Тэгээд хувийг хамгаалдаг цэргүүдийг л хувьд хүлэг баатар гэж нэрлэдэг байсан байна. Тэгээд манай тооллын 1-ээс 3 дугаар зуунд бол хуваар ингэж тансагладаг байж байгаа. Ер нь бол улсын эдийн засгийг босгож мангар том бизнес байгаа байхгүй ингээ хараад хад хувийн 8 гэдэг. Монголчууд бид нэр нүүрсээ зардаг шиг тий. За хувийн замаар худалдаа ин гэдэг нь бол дан хуурай замаар явна гэсэн үг биш. Мэдээж одоо Европын дээр олон гол мөрнүүд дээр явна. Тухайлбал одоо Дунай мөрөн байна. Одер мөрөн байна. Висла мөрөн байна. За сүүлд ижил мөрөн нэмэгдсэн шиг санаад байна. Ромчуудын хувьд бол умар тэнгист Германы овон аймагуд буюу Варваруудтай бол энэ шалтгаанаар бол нэлээд байлддаг байсан. За тэгээ нөгөө Балтийн тэнгисийг ромчууд болохоор Amber Sea гэж нэрлэдэг гэсэн юм байна. Одоо нөгөө хувны тэнгис гэх юм байна. Тэр магадгүй нөгөө хувь тэндээс их ирдэг гэсэн учраас за мөн литвчүүдийн булснаас малтсан зүйлсээс хуваар хийсэн зүйл нэлээ их байсныг бол олж мэдсэн байна. За тэгэхээр Ромын эзэнт гүрэн ч мөхөж байгаа шүү дээ. Ромын эзэнт гүрэн мөхөнгүүд хувны замаар дамжуулж хийгдэх худалдаа аяг үнийг дагаад ингээд айж мааж баяртай мөхлийнхаа шатраа
орсон байна. Тэгэхээр хувны замны нийт урт нь яг хоо тэр юунд тэмдэглэснээр бол 600 миль гэж байгаа. За энийг бодоход 890 км, бараг 900 орчим километр урттай. За тэгээд хэд хэдэн саллаа ингэж. Километр гэдэг чинь нэг хинтигээс аранга орох. Тэгээд энэ Европ орнууд жижиг гин шүү дээ тэр манайх ч одоо нэг улс мөртлөө аягүй том газарлагтай. Тэгээд дундад зууны үед хувны зам хуваар худалдаа их явдлууд мэдээж тэмдэглэж үлдсэн байна. 1677 онд Хартмаа гэх хүн энэ талаар нэг ном бичсэн байт юм байна. За энэ номонд нь бол Библийн буюу шашны үзэл мэдээж их шингэсэн байдаг. Тэгээд яг тэрнээс нь болоод их сурвалжаа гэж авч үздэггүй хүмүүс бас байдаг юм байна л да. Польшид 17 дугаар зууны дан хуваар хийсэн тэдэм олдсон байна. Дан хуваараа тэрийг одоо яаж юм? Тэгээд одоо цутгааллыг л хайлуулаад хийдэг юм шиг байна. Тэгээ үүнээс санаа авсан уу бүүмэд Пруссийн Фридрих ба Оросын Пётр хаан хуваар тогтжуулсан өрөө хүртэл бэлгэлжсэн байна. Екатерина хатанд өөрийнх нь титэм тэгээд суудлал дээр нь хуваар чимгэлдэг гэсэн шүү дээ. Екатерина хата. Одоо янтар гэдэг байгаа шүү дээ. Орсоор те янтар гэдэг байгаа шүү. Пруссийн ерөнхийдөө бол Пруссийн Фридрих хаан бол Оросын Пётр хаан тогтжуулж өгсөн гэсэн үг л дээ. Энэ бол 1730 онд болсон. 30 он хавцаач өнөөдөр болсон нэг юм байна. Тэгээд тэр хувь нь бол Пруссээс ирсэн. Прусс ч бас Умард Европ талдаа оршдог юм уустай Балтийн тэнгисийн өмнөд иргэл гэсэн үг. Баруун үзэл хамтлагч чинь шүү. За энэний талаар болсон үгүй 1941 онд фашист Герман нөгөө Ленинградыг бүслэх үед буцаан авах гэж оролцсон юм шиг байна. Тэр одоо юу буцаж авах гэж оролдоо. Тэгээ тэр нь хэр амжилттай болсон юм бол тэр талаар бол тодорхойгүй үлдсэн. Ямар ч байсан нууцуд бол нэлээд байдаг гэж байна. За өнөөдрийн байдлаар бол хувийг эмчилгээнд ашиглах тохиолдлууд бол байна. За өдгөө харагдаж байгаа хувнуудын 90% нь ерөнхийдөө хиймэл чанар муутай дуур амир гэж тооцогддог. Пластик одоо 10% нь бол сайн чанарын байгалих их тохиолдолд гоёл чимэглэл нэлээд ашигладаг. За эдийн засгийн эргэлт бол өнөөдрийн байдлаар бол орохгүй байгаа. Гэхдээ үн цэнтэй хэвээрээ байгаа гэсэн юм бол гаргасан байдаг. Тэгээ хувь бол бид бодож байгаа Уралын нуруу, Балтийн тэнгис, Хойд Америк одоо Аляск, Канада манай Монголд одоо хэр байдсан бол манай монголчин нөгөө ер нь бол айгүй их зүйлийн нөөц тодорхойгүй гэж явдаг юм биш үү? Ер нь ингээд судлахаар газрын тосны нөөц хэр байгаа бол бас асуулт нэмдэг байт юм байна. Газрын ховор элемент. Газрын ховор элементүүд хэр байдаг гэхэл яг одоо л бидээс нөө судлах юу. Манай угаасаа л ер нь үгдэц чинь нөгөө бэлчээр дээр байгаа юм л сонирн байхгүй тэр өнгөсөн. Доор юу байх вэ? Доор бол нэг айхтар тэгэж хурц төнхөдийнх нь хайгүй юм шиг болохгүй гэж байна. Тэгэхээр нөөц бол тодорхойгүй. Тэгтээ бол байгаах бас үүсэхгүй. Тэгтээ мэдээж нөгөө өмнөх шиг үнцэнэ бол яасан байгаа алдсан л байгаа шүү дээ. Одоо тэгээ одоо яг өмнөх шиг бол тийм бодлооны эргэлтэнд ороос үхий бол байж чадахгүй байгаа шүү дээ. Энэ хувны гол үнцэн орчин цагт гоёл чимэглэл эсвэл үнэтэй эдвараа гэхээс илүүтэйгээр судалгаанд айгүй хэрэг болоод байгаа шүү. Миний судалснаар бол юу яадаг гэж л шүү дээ. Хувны ачаар 1200-аад шавж амтан за тэгээд 400-аад ургамлыг олж нээсэн гэж хэлсэн шүү дээ. Яг өмнө хэдэн сая жилийн өмнө оршиж ирсэн. Хуун дотор ингээд наагтаад гацаад ингээд холоодсон хамтсан учраас тийм ээ. Тэгээ Юрийн Галын киноч юусыг тэрийг санаа яваад байгаа шүү дээ. Тийм ээ. За Польшийн нутгаар дайрдаг хувны замыг харж том линкт юм байна. Альпийн нуруу шүү дээ. Альпийн нурууг дайрахгүйгээр хамгийн товч, хамгийн амархан замыг бол Польш нутгаар байсан гэж үздэг юм байна. Одоогийн Польш улс. Тэгээ Балтийн тэнгисийн эргээс гараад өнөөгийн Польш, Литвийг нутгаар явах нь бас л аюул багтаа гэж тооцогдож ирсэн. Тэгээ Польшийн замыг бол ерөнхийдөө Моравийн хаалга гэж нэрлэдэг. Цаашлаад Адриатикийн тэнгис хүртэл явах боломжтой хамгийн амархан зам нь энэ байсан гэж байгаа. За Чех буюу Бохемия гэдэг байгаа шүү дээ, тийм. Богем тий одоо Бохем нийтийн тооглолын өмнө 2500-аас 1700 жилийн хооронд хамаарах эмэгтэй хүний оршуулганаас олдсон эд өдрийн зүйлсийг судалж үзэхэд 40% нь ямар нэгэн байдлаар хувийг агуулсан байна гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол хөрөл зэвсгийн үед яг энэ хувь бол маш чухал үүрэгтэй байсан гэдэг нь харагдаж байгаа юм л да. За Эстоны нутаг бол хувны зам эртний Эстоны нутгаар бас дайрдаг. Тэгээ энэ хэсгээр бол И67 гэх нэртэй Рейк Икла тосгонтой холбосон хурдны зам бас явдаг юм байна. Германд бол Балтийн тэнгисийн болон Умард тэнгисийг холбосон хэд хэдэн зам байсан. Тэр нь өнөөгийн Хамбург. Яг одоо Германы ганц том боомт байгаа шүү дээ, тийм. Хамбург гэдэг. Хамбург ч Умард тэнгис рүү гарч ийнө, Балтийн тэнгис рүү гарч ийнө. Умард тэнгис нөха. Умард тэнгисийг холбосон хэд хэдэн зам байсан. Тэр нь бол өнөөгийн Хамбург. За тэгээд тэндээсээ өнөөгийн одоо Умард Итали руу чиглээд улмаар тэндээсээ Итали эсвэл цаашлаа Грек хүртэл орох юм боломжтой юм байсан байна. За Швейцарын нутгаараас худалдах хувны зам явж өнгөрнө.
Ерөнхийдөө бол Альпийн нурууны хэд хэдэн даваа гатлах тухай энэ дээр яригдана гэсэн үг. Берн хотоор дайрах төдийгүй Рейн мөрнийг ч тээвэрт ашиглах тохиолдол бас байсан байна. За цаашлаад Нидерланд Урдын тэнгисийг Рейн мөрний доод биетэй холбож байдаг одоо гол суурингууд болох тэр Барнвелд, Амишфорд, Амергорн гэх зэрэг газруудаар хумны замын салаанууд ингээд гол хотуудаар дайраад өнгөрдөг байсан байна. За мэдээж Нидерландыг ярьж байгаа бол Бельгийг ярих хэрэгтэй. Тухайлбал Бельгийн Брюгге байна, Бренна, одоо Мюнс гол гэдэг үлээ. Мюнс, Маас гол гэдэг үлээ. Тэгээ Антверп байна гэдэг нь энэ бол хумны замын бас нэг салаа яваад улмаар бол тэндээсээ Швейцарын Берн цаашлаад Итали орох юм боломжтой байсан байна. За Испани өмнөд Францын нутгаар бол Бордо, Бьорн, Пиреней нутгуудаа дайраад газрын тэнгис рүү гардаг юм байсан байна. Орчин үед бол хувны зам одоо орчин үед бол 1980 онд Польшийн төвч Жези Виловский гэдэг тэр хүн бол Ромын эзэнт гүрний хувны зам гэрт нэгтэй маш сонирхолтой тийм номыг бол бичиж гаргасан байт юм байна. А тэгээ хувны музей бол Гданск гэдэг нэг Данциг гэж нэрлэдэг одоо Польшд байдаг. Тэгээ Гданск байт юм байна. За Калининградыг бол бас хувийн музей гэж байт юм байна. За мөн одоо Литвд байдаг юм байна. За Литванд бас Чехт байд юм байна. Гэх мэтлэн ингээд олон газруудад юу байдаг. Хамгийн юм байна. Польшийн Вроцлав гэдэг хот байдаг штэ. Тэр Вроцлав хотын музейд хамгийн том цул байдлаараа олдсон хувь хадгалагддаг юм байна. За тэрэнд гисэн чинь жин гэсэн чинь яг бид зурган дээр надад их амар том харагдаад гэсэн чинь жин 1750 кг. Нэг тонн баг 2 тонн шиг. Тэгээд тонн 750 кг. Энэ бол дэлхийн хамгийн том археологийн малтахаар олдсон хувь гэж үздэг юм байна. Тэгээ Польшид бол A1 гэх хурдны зам байдаг юм байна. Тэр бол албан ёсны нэр нь бол хурд Amber Road буюу хувны зам гэж нэрлэгддэг юм байна. Энэ зам нь болохоор Польшийн тэр Гданск буюу Данциг хотоос одоо Польшийн хойд хэсэг гэсэн үг шүү дээ. Пула хүрдэг юм. Урагшаа Пула хүрдэг зам байсан ба. За энэгээр бол дугуйчид нэлийн аялдаг. Одоо дугуйн аялал нэлээ хийгддэг ийм зам байгаа байхгүй. Оросын нөгөө Калининград гэдэг гуж байдаг шүү дээ. Европын край. Тэр чинь Königsberg байж байгаа Калининград болсон баг шүү. Одоо хиний Кантын төрсөн. Тэгээ тэр болохоор нөгөө Янтарны край буюу Оросууд нөгөө хувны хязгаар гэх юм уу? Хувны хязгаар нутаг гэх юм уу? Тийм нэрлэдэг. За энэ хэсэг бол одоо ер нь яг эртний энэ хувны зам явдаг байсан юугаар дандаа хурдны замаар тавигдсан байна Европт. Яг манай нөгөө цайны замаар төмөр зам тавигдсантай адилхан байхгүй. Тэгэхээр яг энэ худалдааны замуудаар л ингээд явдаг юм сонирхолтой юу байсан баа. За их сурвалжаар бол мэдээж Википедийг бид ашигласан. Дээрээс нь Stearman гэдэг хүний бичсэн тэр Amber Road гэдэг маш сонирхолтой ном байгаа. Дээрээс нь Dan Davis-ийн энэ бол подкаст History гэдэг нэртэй подкастын How the Amber Road Transformed the Prehistoric Europe буюу эртний Европыг хувны зам хэрхэн өөрчилсөн бэ гэдэг дугаар байгаа. Нэг 20 минут, 20 минутын дугаар. Тэгээд Ethnopixel гэдэг нэвтрүүлгийн баримтат киноны The Amber Road гэсэн нэг авсан. Ерөнхийдөө нэг юм дөрвөн их сурвалжаас өнөө. Би бас нэг юу уншсан. ЮНЕСКО-гоос гаргасан Amber Road гэдэг том 40 утастай судалгааны материал гэдэг юм. Тэрийг уншсан. Тэрэн дээр нөгөө эртний яг домгуудын бүгд гаргаад ирсэн. Тэрийг нэг хальт уншсан. За тэгээд сонирхолтой байна тий. Маш олон төрөл одоо гэхдээ бидний өмнө мэдхгүй бас одоо маш олон замнууд байдаг байсан бэлгүүд одоо энэ үндсэн гурваас өөр бас өөр ямар зам байдэн тэрийг тоглол бас ярих л байх тийм ээ. Дараагийн удаа нөө дэлгэр утгаар ярьж байгаад орчихсон байгаа. Тэр одоо судалж амжаагүй л хоёлаа яриад хийнэ гэж хоёр үеийн доодлоо яриад яваад байгаа. Давсны зам. Давс. Тий. Тэр нь болохоор Умард Африкийг тропик Африкт олсон Сахарын цөлийг Сахарын цөл болон Сахелийн бүсийг хойноос нуурагш аврагдаас хоошоо холбосон худалдааны зам байгаа байхгүй. Тэр нөгөө дэлгэр хотын одоо Африкийн дугааруудыг хийгээд байгаа штэ. Яриад байгаа нөгөө айхтар замууд нөгөө хаант усууд байгаа штэ. Тэд чинь бас худалдаа хийж таарнаа да яаж ч утсан. Тэгэхээр тэрний худалдааны зам бол давсны зам. Тэгэхээр тэр хойд бол 1 кг давс 1 кг алттай тэнцвүүц. Бүүн хүрдэг. Тэгээд тэр боолууд бол ерөөсөө давсны уурхайд их ажилдаг. Тухайн эзэнт гүрнүүдийн орлогын нэг хөвсөр давсны уурхай байсан ба. Давс холбоорлолт байсан ба. Юан гүрний яг би нөгөө Жүүрийн анжааны намтрыг судалж байхад Юан гүрний орлогын бас нэг тодорхой үс нь бүгд биш л те. Тодорхой нэг хэсэг нь чанк хэсэг нь давсны уурхай байсан байгаа. Шар мөрөн үйлдэлд давсны уурхаануудыг хусна татсан байдаг.
Тэгээд Иван Гурны эдийн засаг бас туйлдж ирсэн гэж уншиж байна. Тэгэхээр давсны олборлол буюу давс олборлол. За ялангуяа сахарын цөлийг өмнөдөөс умард руу холбосон давсны зам гэдэг бол магадгүй бидний дараагийн судлах ёстой бас нэг бодлоо байсан баг л та. Одоо техник технологи хөгжөөд юу одоо хөргөж гарч ирэхээс өмнө давс ч гол нөөшлөгч байсан гэдэг утгаараа асар хэрэгцээтэй бүтээгдэхүүн л байсан юм шиг. За юм байна да. За манай тань мэдхүн дугаарыг хүлээж авч утсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараачихад дугаараар ирэх болцгаая. За баярлалаа.